present simple буюу энгийн одоо цаг. За энгийн одоо цагийг таних нь маш амархан. За I will you day гэсэн савчдын араас үйл үг нь хэвээр орж ивэл present simple цаг. За he she-ийн араас үйл үг нь s төгсгөлтэй юм уу es төгсгөлтэй орсон байвал present simple цаг гэж таньжуулна. За present simple цаг буюу энгийн одоо цаг нь болохоор өдөр тутамдаа давтагддаг үйл явдал эсвэл ерөнхийдөө үнэн зүйлийн талаар илэрхийлэхдээ энэ цагийг ашигладаг. За жишээ авч үзье. Alex is a bus driver but now he is in bed asleep. He is not driving a bus but he drives a bus. He is a bus driver. За энэ жишээнд болохоор Alex яг одоо ингээд унтж байгаа боловч автобусны жолооч тийм ээ. Тийм учраас тэр автобус жолооддог. Автобусны жолооч юм а гэсэн үйлдвэрийг хэлэхдээ тэр автобус жолооддоо гэдэг хэлэхдээ ингээд одоо цаг дээр буюу present simple цаг дээр хэлэх нь байна. За тэгэхээр Alex бол he учраас үйл үг drive гэсэн үйл үгийн араас s төгсгөл авсан байна. За тэгвэл зарим тохиолдолд жишээ нь do гэсэн үйл үгийн араас es төгсгөл авсан байна тийм ээ. Тэгэхээр үйл үгээс хамаарат s юм уу es гэсэн төгсгөл авдаг. За бид present simple цагийг ерөнхий зүйлийн талаар ярихдаа буюу ямар ерөнхийдөө давтамжтай болон олон давтамжтайгаар болдог үйл явдал болон ерөнхийдөө үнэн зүйлийн талаар ярихдаа present simple цагийг ашиглана. За жишээ нь nurses look after patients in hospital гэж тийм ээ. Тэгэхээр hospitals. За тэгэхээр зөвлөгч нар эмнэлэгт байгаа өвчтнүүдийг асардаг гэсэн. Энэ нь болохоор зөвлөгч тохон цаг мөчд өөр зүйл хийж байж болох ч гэсэндээ ерөнхийдөө зөвлөгч нар өвчтнүүдийг асардаг гэдэг нь тийм ээ. Тийм учраас ингээд одоо цаг дээр бичсэн байна. I usually go away at weekends. За би их хөвчлэн гэж тийм ээ. Тэгэхээр давтагддаг үйл явдлыг илэрхийлэхдээ usually sometimes гэх мэтчлэг үгийг ашигладаг тийм ээ. Тэгэхээр би 7 хоног бүрийн амралтын өдрөөр явдаг. Их хөвчлэн явдаг гэж. Тэгэхээр давтагдж байгаа үйл явдал тийм ээ. The world goes round the sun гэж. За тэгэхээр дэлхий нарыг тоож ирдэг. За энэ бол дэлхий нарыг тоож ирдэг гэдэг нь угаасаа үнэн зүйл учраас яг нь ингийн одоо цаг буюу present simple цагаар илэрхийлэх. За энэ дэр go гэдэг үйл үг маань ардталтаа es төгсгөл авсан байгаа. Яг тэгэхээр the earth гэдэг бол ит учраас тийм ээ. The cafe opens at 7:30 in the morning. За кафе өглөө бүр 7 цаг 7:30-аас нийтгээ гэж. Тэгэхээр энэ дэр бол өглөө бүр тогтсон цагт нийтэх учраас present simple цагаар бичиж байна гэсэн тийм ээ. I work, he works, they teach, my sister teaches. За энэ дэр болохоор нөгөө he she it болон I they you гэдгийн ялгааг нь харуулсан байна тийм ээ. Тэгэхээр I байгаа тохиолдолд үйл үг нь work буюу хэвээр орж ийн. He байгаа тохиолдолд s төгсгөл авсан байна тийм ээ. They байгаа тохиолдолд teach хэвээрээ my sister нь болохоор she учраас teaches гэдэг es гэдэг төгсгөл авсан байна тийм ээ. За you go it goes. За ит байгаа тохиолдолд goes болж байна тийм ээ. За энэ дэр I have it, he has болж байна. Тэгэхээр энэ дэр I with they you байгаа тохиолдолд have үйл үг ашиглаад he she байгаа тохиолдолд has үйл үг ашиглана гэдгийг санах хэрэгтэй. За одоо бүгдээ асуух болон үгүйсэх хэлбэрийг авч үзье. За асуух хэлбэр дээр бид нар present simple цагийг do болон дазаар асуудаг. За do мөн адил I will you they байгаа тохиолдолд do гэсэн үйл үгээр асууна. He she байгаа тохиолдолд дазаар асууна гэсэн үг. За харин do дазын аль тохиолдолд үйл үг нь болохоор s төгсгөл байхгүй хэвээр орно гэдгийг анхаарах хэрэгтэй. За жишээ өгүүлбэр авч үзье. Do I work? Do we work? Do you work? Do they work? Do I drive? Do we drive? Do you drive? Do they drive? За does he drive? Does she drive? Does it drive? За does he drives гэж хэлэх байх юм тийм ээ. За does he do? Does she do? Does it do гэж асуух нэ. За үгүйсэх хэлбэр дээр мөн адил do дазаар асууж ирсэн бол үгүйсэх хэлбэр дээр do-гийн араас not буюу do not, does-ийн араас not буюу does not гэсэн үгүйсэх хэлбэрийг оруулж ирдэг. За мөн адил I will you they байгаа тохиолдолд do not буюу don't гэдэг үгүйсэл ашиглана. He she байгаа тохиолдолд does not буюу doesn't гэдэг үгүйсэл ашиглана. За жишээ авцгаая. I don't work. We don't work. You don't work. They don't work. He doesn't work. She doesn't work. It doesn't work. За энэ тохиолдолд мөн адил does not-ийн араас орж байгаа үйл үг маань does not-ийн араас орж байгаа үйл үг маань болохоор s төгсгөл байхгүй шууд хэвээр орж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. He does not work гэхгүй байх юм тийм ээ. He doesn't work гэж үгүйсэх хэлбэрийг ашиглана. За жишээ авцгаая. I come from Canada. Where do you come from? За би Канадаас ирсэн. Чи хаанаас ирсэн бэ гэдэг ерөөдөө үнэн зүйлийг асууж байна тийм ээ. Канадаас ирсэн үнэн чи хаанаас ирсэн бэ гэж тийм ээ. I don't go away very often. За би ойр орхоо явдаггүй гэж тийм ээ. Ойр орхоо явдаггүй давтагдсан үйл явдлын талаар ярьж байна тийм ээ. За what does this word mean? За энэ үг ямар утгатай бэ? Тэр үгийг өөрчлөгдөхгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас ерөөдөө үнэн зүйлийн талаар илэрхийлж байгаа учраас present simple цаг дээр асуух нь. What does this word mean гэж асуу. Харин what means this word гэж асуух байх тийм ээ. За rice doesn't grow in cold climates. За будаа хүйтэн цагаагаар дургадаггүй гэж. За энэ мөн адил үнэн тийм ээ. За үнэн буюу ерөнхийдөө үнэн болон давтагдсан зүйлийн талаар хэлэхдээ present simple цагийг ашиглана гэсэн тийм ээ. За in the following examples do is also the main verb. За дараах жишээнүүд дээр байгаа do нь болохоор бас main verb буюу гол үйл үг болж байгаа гэж. Тэгэхээр present simple цагийн do болон гол үйл үг гэсэн хоёр do орсон юм өгүүлбэр энэ жишээ тийм ээ. За эхний өгүүлбэр what do you do? За чи юу хийж байна? Чи юу хийдэг вэ гэж тийм ээ. Чи юу хийдэг вэ? I work in a shop. Би дэлгүүрт ажилладаг. За би одоо өөр зүйл хийж байж болох ч гэсэндээ дэлгүүрт ажилладаг нь үнэн тийм ээ. He always so lazy. He doesn't do anything to help. За энэ дэр мөн адил does not гэдэг үгсэл яраас do маань гол үйл үг болж орж иж шүү дээ тийм ээ. За we use the present simple to say how often we do things. За бид ялгаа зүйлийг хэр давтамжтай хийдэг талаараа ярихдаа present simple цагийг ашиглаж байна тийм ээ. За жишээ нь I get up at 8 o'clock every morning. За би өглөө бүр 8 цагт ирдэг. Давтагдсан үйл явдал тийм ээ. How often do you go to the dentist? За чи шүдний эмчид хэр олон удаа очдог вэ? Мөн адил давтамжийг асууж тийм ээ. За Julie doesn't drink tea very often.
За Julie цаг тийм олон тийм толгойд авдаг гэж би тийм шиг авдаг гэсэн санаа. Robert usually goes away 2 or 3 times a year. За нэг жилдээ 2 3 удаа явдаг гэж тийм хэлчихлээ. За мөн бид sometimes we do things by saying something. For example, when you promise to do something, you can say I promise. When you suggest something, you can say I suggest гэж. За энэ тохиолдолд болохоор бид нар ямар нэгэн зүйлийг I promise, I suggest гэх мэтлэн үг хэллэхдээ мөн адил present simple цагийг ашиглаж болно. За жишээ I promise I won't be late. За би дараа нь дахиж хоцрохгүй гэдгийг амлаж байна гэж тийм ээ. Тэгэхээр I am promising гэж хэлгүй I promise гэж хэлэх нь. За what do you suggest I do? Намайг юу хийх талаар чи санал болгох зүйл байна гэсэн чинь I suggest that you гэд би чамд энэ зүйлийг санал болгож болно гэж хариулж байна тийм ээ. За мөн I apologize, I advise, I insist, I agree, I refuse гэх мэтлэн present simple цаг дээр хэлж болох нэ.